Хятад хэлний алсын зайн сургаалт. Нандин багтаа баярлалаа. Үргэлжлүүлэн дунд чатны унших татлын хичээлээ хүлээн авч үзнэ. Өмнөх удаагийн хичээлээр бид унших тест ажиллах бусад аргын талаар сурч ажилласан. Иргэн нэг санацгай жөдөө буюу түүлийн утга хэлбэг хуваарсан сонголтыг шууд авсах. Бирүү, лирүү гэсэн үг ашиглан адилтгал хэрэгэлсэн эхийн эхний болон сүүлийн өгүүлбэрийг анзаарах. Оноос нь нэр товчлсон тохиолдолд ихэд бичигдсэн эхний хэлбэрийг анзаарах гэсэн арган талаар сурсан. Өнөөдрийн хичээлээр бид баталгал хичээл үзэж 2 асуулттай 4 сонголттой дасгал ажиллах болно. Эхний асуултыг харцгаая. Мөн адил эхлээд асуултаа уншина. Эхний асуулт: 战胜困难可以帮助人. Бэрхшээлийг даван туулах нь хүнд ямар тустай вэ? Түлхүүр үг нь 战胜困难 буюу бэрхшээлийг давах. Эхийг гүйлгэн уншихад 面对困难 буюу бэрхшээлтэй нүүр тулгарах гэсэн үг байна. Тухайн үгийн 10 өгүүлбэрийг уншихад 才能取得进步，否则只会停止不前. Дэвшилтийг олж авч чадна. Стигвэс нэгэн хэвэндээ зогсож урагшлахгүй гэсэн утгатай өгүүлбэр байна. Сонголт бүхий хариултуудыг харвал A. 进步 дэвшин, B. 寻找 хайн, C. 勇敢 зоригжуулна, D. 停止不前 зогсож урагшлахгүй гэсэн хариултууд байна. Үүнээс мэдээж А хэлбэр зөв байна. Дараагийн асуулт: Айдишэн буюу Эдисон гэсэн хүний нэр байна. Ихэд Айдишэн гэж хүний нэр гарснаас хойш өгүүлбэрийг уншвал 爱迪生就是在寻找了上千种材料之后才找到了能点亮电灯的材料. Ихийг орчуулбал Эдисон хэдэн 10 мянган материал хайсны эцэст цахилгаан гэрэл асаах материал олжээ гэсэн өгүүлбэр байна. Сонголт бүхий хариултуудыг харъя. A. 是一名医生 эмч, B. 没能战胜困难 бэрхшээлийг даван туулж чадаагүй, C. 成功了 амжилтанд хүрсэн, D. 遇到问题就放弃问 асуудалтай тулгарвал бууж өгдөг гэсэн хариултуудаас C үлбэр зөв байна. Эхийг бүрэн уншиж зөв хийсэн хэсгээ шалгацгаая. 每一个人都希望成功，可是很多时候在成功之前会遇到很多问题。有些人遇到困难就放弃，而有些人遇到困难就会努力战胜它。对待困难的态度不同，结果也是不一样的。爱迪生就是在寻找了上千种材料之后，才找到了能点亮电灯的材料。只有我们勇敢地面对困难，才能取得进步，否则只会停止不前. Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэвч ихэнх тохиолдолд амжилтанд хүрэхийн өмнө олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Зарим хүмүүс бэрхшээлтэй тулгарвал бууж өгдөг, харин зарим хүмүүс бэрхшээлтэй тулгарвал түүнийг даван туулахыг хичээдэг. Эдисон хэдэн 10 мянган материал хайсны эцэст цахилгаан гэрэл асаах материал олжээ. Бид бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулгарвал дэвшилтийг олж авна. Стигвэс нэг хэвэндээ зогсож урагшлахгүй. Бидний хариулт зөв байна. Дараагийн асуултыг харцгаая. Эхний асуулт: 遇到伤心的事应该 гунигтай хэрэгтэй тулгарвал яах ёстой вэ? Эхийг гүйлгэн уншихад 伤心的事 гэсэн үг байна. Түүний 10 өгүүлбэр: 不要见人就说, таарсан хүн бүрт бүү яар гэж байна. Сонголт бүхий хариултыг харцгаая. A. 和同事说 хамт ажиллагчдаа хэл, B. 别到处说 хүн бүрт бүү хэл, C. 多和朋友说 найзуудтай сайн хэл, D. 别让邻居知道 өршдөө бүү мэдэх гэсэн хариултуудаас B өгүүлбэр нь зөв байна. Дараагийн асуулт: 将来的事应该怎么说? Ирээдүйн хэргийг яаж ярих вэ? Ихийг гүйлгэн уншихад 以后的事以后再说гэсэн өгүүлбэр байна. 将来以后
хоёр нь ойролцоо утгатай үг юм. Өгүүлбэрийн утга нь цаашдын зүйлийг цаашид ярь. Сонголт бүхий хариултуудыг харцгаая. A. 马上说，说点。B. 将来说，才是点。C. 认真的说，үнэнчээр. D. 积极的说, итгэвтэй гэсэн хариултуудаас B өгүүлбэр нь зөв хариулт байна. Ихийг бүрэн уншин зөв хийсэн хэсгээ шалгацгаая. 说话虽然是生活中最普通的事，却不简单，有许多地方值得注意。着急的事要慢慢的说，别人的事要小心的说，伤心的事不要见人就说，讨厌的事要对事不对人的说，现在的事做了再说，以后的事以后再说，而不能肯定的事，没发生过的事，千万不要乱说。Юм ярих гэдэг амьдралын хамгийн энгийн зүйл боловч тийм амар зүйл бишээ. Олон зүйлийг анхаарах шаардлагатай. Яаруу хэргийг тайван ярь, бусдын хэргийг анхааралтай ярь, гунигтай хэргийг таарсан хүн бүртгүү ярь, үзэн ядмаар хэргийг хүнд биш хэрэгт хандан ярь, одоогийн хэргийг хийчгээд ярь, цаашдын хэргийг цаашид ярь, тодорхой биш хэргийг болж байгаагүй хэргийг битгий хамаагүй ярь. Бидний хариулт зөв байна. Дараагийн тасгалыг харцгаая. Эхний асуулт. 这本书中的穷爸爸是指энэ номын ядуу аав гэдэг нь бидний түлхүүр үг болох穷爸爸. Эхийг гүйлгэн уншихад дангаар бичигдээгүй байна. Тиймээс эхийг бүхэлд нь уншиж хариултыг олно. Хоёр дахь асуулт нь 富爸爸对金钱的看法是баян аавын мөнгийг үзэх үзэл бодол нь гэсэн үг байна. Эхийг гүйлгэн уншихад 富爸爸的看法 баян аавын үзэл бодол гэсний ард 人们不应该为钱工作，而要让钱为我们工作. Хүн мөнгөний төлөө ажиллах биш, мөнгө хүний төлөө ажиллах ёстой гэсэн өгүүлбэр байна. Хариулт бүхий сонголтуудыг харцгаая. A. 先赚再花. Эхэлж олоод дараа нь үр. B. 钱并不重要, мөнгө тийм чухал биш. C. 钱让人快乐, мөнгө хүнийг баяртай байлгадаг. D. 让钱为我们服务, мөнгийг бидэнд үйлчлүүл гэсэн хариултуудаас D өгүүлбэр зөв байна. Эхийг бүхэлд нь уншиж эхний асуултын хариултыг олон мөн хоёр дахь асуултын хариултаа шалгацгаая. 富爸爸穷爸爸讲了这样的一个故事，作者的父亲和朋友的父亲对金钱的看法完全不同。这时他对金钱有了兴趣，最终他接受了朋友的父亲的看法，也就是书中所说的富爸爸的看法。人们不应该为钱工作，而要让钱为我们工作。Эхийг орчуулбал баян аав ядуу аав зохиолчийн аав болон найзынх нь аавын мөнгийг харах үзэл бодол төсөөр энэ нь түүнийг мөнгөнд дуртай болгож эцэст нь тэр найзынхаа аавын үзэл бодлыг өөрөөр хэлбэл номны баян аавын үзэл бодол болох хүн мөнгөний төлөө ажиллах биш, мөнгө хүний төлөө ажиллах ёстойг хүлээн зөвшөөрсөн тухай гардаг. Бидний эхний асуулт 这本书中的穷爸爸是指энэ номын ядуу аав гэдэг нь A. 金钱 мөнгө, B. 工作 ажил, C. 作者的爸爸 зохиолчийн аав, D. 朋友的爸爸 найзын аав гэсэн хариултуудаас C өгүүлбэр зөв байна. Мөн бидний хоёрдугаар асуултын хариулт зөв байна. Дараагийн тасгалыг харцгаая. Эхний асуулт 什么更重要? Аль нь илүү чухал вэ? Хоёр дахь асуулт 这段话主要提醒刚进入社会的年轻人. Энэ их дөнгөж нийгэмд орж байгаа залуусд хандаж юуг анхааруулж байна вэ? Эхийг уншицгаая. 年轻人刚刚进入社会的时候，不要太急着赚钱。正确的做法应该是在工作的前几年，重点要丰富自己的工作经验，积累专业的知识和技术，这些比收入更重要多了。Эхийг орчуулбал
Залуу хүн дөнгөж нийгэмд ороод яарч мөнгө олох гээд хэрэггүй. Зөв арга нь ажлын эхний жилүүдэд өөрийн ажлын туршлагыг хуримтлуулж мэргэжлийн мэдлэг чадвараа дэвшлүүлэх хэрэгтэй. Энэ нь орлогоос хавь илүү чухал гэсэн утгатай их байна. Эхний асуулт: 什么更重要? Аль нь илүү чухал вэ? Сонголт бүхий хариултуудыг харцгаая. A. 经验 туршлага, B. 有意 ив нэгдэл, C. 标准 стандарт, D. 过程 үйлявц. Ихэд 重点要丰富自己的工作经验гэж гарсан тул зөв хариулт A хэлбэр байна. Хоёр дахь асуулт: 这段话主要提醒刚进入社会的年轻人. Энийг дөнгөж нийгэмд орж буй залуу хүнд юуг анхааруулж байна вэ? A. 要有耐心 төвчээртэй байх. B. 要信任别人 бусдад итгэх. C. 人都有缺点 хүн бүр дутагдaltaй. D. 不要怀疑自己 өөртөө бүү эргэлз. Зөв хариулт A хэлбэр байна. Та бүхэн дараах тасгалыг биедан хийгээрэй. 在教育孩子的过程中，父母的鼓励比批评更重要。如果总是说孩子的缺点，孩子更容易向坏的方向发展。相反，如果总能发现孩子的优点，并且鼓励他，孩子的优点就会越来越多。问：经常说孩子的缺点，孩子会 A. 更得意 B. 更优秀 C. 变得更差 D. 变得更聪明。问：这段话主要谈什么？ A. 不要骗人 B. 要尊重别人 C. 真正的友谊 D. 怎样教育孩子。Эхний асуултын зөв хариулт C хэлбэр байна. Харин хоёр дахь дасгалын зөв хариулт D хэлбэр байна. Та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид бацтгал хичээл үзэж 2 асуулттай 4 сонголттой дасгал ажиллалаа. Дараагийн хичээлээр өгүүлбэрийг зөв дараалалд оруулах дасгалын талаар үзэх болно. Хэвтэ дэлсний дуун чатны хичээл өгөр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай. 再见.